Тэр зөвшөөрөл олгох юмтай ноцолж байгаа оронд бүгдэнд тэр аяг тавгийнхаа стандартаар уураар бослогддог юм аавгээд бүгдэнд нь ажлын даалгавар миний захирамжийг явуул та. Тэр зөвшөөрлүүдээ бүгдийн тэр юунуудаа дүүргүүдээ өгөө. Бүтэн өгсөн байгаа үстэй. Тэгээ та нар арга зүгээр хангаа. Та нар бодлого трендийг тодорхойлоо. Дүүргүүд дээр очсон юмнууд дээр хүн суртлууд үүсээд байна гэж байгаа шүү зөвшөөрөл төр. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр зөвшөөрөл гэж байхаа болсон. Мэдгдэл гэдэг процесс бий болж байгаа. Манай нийслэлийн олгодог бүх юмнуудыг мэдгдлээр явъя гэж байгаа. Нөгөө хүн хүсэлтэд тавилаа, нотификейшнд хариу очлоо. Өөр ямар ч үйлдэл байхгүй. Тэгээ энэ төрийн албанд байж тээ би та нарт нэг юм хэлээ. Энэ манай нийт хүмүүсийн маань бид нар одоо нэг би энэ тэндээс цоо шинээр ирцэн юм бишээ. Би одоо энэ нийслэл дүүрэг төрийн байгууллагуудын зовлон гэж байна. Бидэрт нэг юм уламжлалт хандлага байна. Энийг хэдүүлээ яг та нар байгуулах аль багчтай ярилцаа. Нэг юм заавал нөгөө иргэд хүсэлт гаргах ёстоор гуйлгадаг ийм нийтлэг харилцаа ерөөс өнөөдрийн хүртэл тасрахгүй байна. Энийг одоо хэдүүлээ зогсоогоод энэ цалингаараа энэ төвшөндөө ажиллаж амьдрах чадахгүй гэж байгаа юм байвал төрийн албанаас нь одоо ингээд чөлөөлөөд хэдүүлээ нэг ийм нэг зоримог юм хийя. Нэлээд олон хүмүүсийг өөрчилж чөлөөлт хийя.